За мэдээж Малайзад дэлхийн бүхэл брэндүүд байгаа. Гэхдээ олон хоногоор аялж байгаа хүмүүст хямд чанартай, хувцас хүнс хэрэгтэй. Тийм болохоор өнөөдөр хэдэн чухал дэлгүүрүүдийг танилцуулъя. Одоогоос дээш хоногоор гэр бүлээрээ байх гэж байгаа апартмент түрээссэн галтгоонд тий өөртөө хоолоо идэх гэж байгаа хүмүүс тэгэхээр эндээс маха хадаас янзан авч болох вэ? За гадуур хямдхан мах зардаг захууд маш их байгаа. Гэхдээ яг захаас юм авах амин юм шүү дээ. Тийм болохоор яг ийм гоё супермаркет мөртлөө хямдхан мах зардаг дэлгүүрийг одоо та нартай танилцуулъя. Тэгээд гадуур байгаа бусад супермаркетуудаас хамаагүй арай хямдхан үнэтэй. За хэрвээ та ингээд ийм жоохон өөр супермаркетууд авах юм бол мах амар үнэтэй байгаа. Австрали мах, Японы мах гэдэг баг килограмм нь 30 мянган төгрөгийн үнэтэй тийм махнууд танд тааралтай. Ингээс харин та маш цэвэрхэн махнуудыг боломжтой авч. За тэгээд хэдүүлээ орж үний сонирхё. Яа ингээд загсны махын бас их боломжтой байдаг. За энэ юу гэж байна? 1 кг-ын 5.8 рингит гэж шүү. Тэгэхээр хэдэн төгрөг гэсэн үг вэ гэхлээр 5,000 юм уу? 1 кг нь. За ингээд энэ загснууд дэлгүүр хаах төгсөн учраас загснуудаа нэлээд хураасан байна. За ингээд загсны мах ерөнхийдөө маш боломжтой байгаа гэсэн манайхаа. Ингээд бүр ингээд бидний нэрийг мэдгүй ийм олон төрлийн загснууд байна. За ийшээгээ юу вэ? За ийшээгээ самархан байна. За энэ 8 айлж байна тий. За манай Монгол байхгүй зөндөө олон. 70 амт байна. Тэгтээ маш боломжтой байна. За энэ бүр цэвэрлсэн загас хүртэл байна шүү манайхаа. За эндээс дахианы махнууд гарч иж байна. За бүтэн дахианы мах 8 гэж 7,856 5,100 маш килограмм нь. За ийшээгээ цэвэрлсэн одоо яг шулцсан буйнууд цэжний мах тэгээд мөч энэ гарч ирж байна. Ерөнхийдөө бас боломжтой үнэтэй. Яг Монгол байдаг шиг гэсэн үг. За энэ одоо сонгон сармис хэдэн янзаар байгаа юм. Тэгээд энд ийм хуурцсан сармис байна. Бас сони энэ тий. За та нар маань бас жимсээ эндээс авчвал маш боломжтой үнэтэй байгаад байдгийг шүү. За энэ араа ширхгээрээ зарим ширхгээрээ үнэн тавигдсан байна. Зарим нь болохоор килограммаар тавигдсан байгаад байна. 5 ширхэг нь 10 гэж ах шиг байна. За энэ 12 ширхэг нь 10 гэж ах шиг байна. 4 ширхэг нь 10 гэж ах шиг байна. За 8 ширхэг 6 ширхэг гэх мэтлийн ийм үнэтэй байна. За ингээд энд жимснүүд маш их боломжтой үнэтэй. За килограмм нь 4 рингит гинэ. Банан. Малайзад дэлгүүр хэсэгтээ заавал орох ёстой дэлгүүрүүдийн нэг бас маш хямдхан мөртлөө маш чанартай хувцас болдог брендийн дэлгүүрүүдийг танилцуулъя. За тэдний нэг нь болохоор брэнд аутлет байгаа. Тэгээд Малайз маань өөрөө даавуугаараа маш алдартай. Тийм учраас ерөөсөө Малайз төлөвлөсөн хувцснууд яг маш чанартай даавуу сайтай байдаг. За тэгээд хэдүүлээ орж сонирхын өмнө хайшиг. За манайхаар 1 рингит чинь 760 орчим баггүй. Тэгэхээр та нар маань одоо ингээ харах юм бол 39 рингит гэдэг чинь 30 мянган төгрөгийн үнэтэй гэж ойлгож байна. За 49 рингитийн юм гэхлээр чинь 5-аар үржүүлэхгүй 57 35 ойролцоогоор 37 мянган төгрөгийн үнэтэй гэж ойлгох нэ. За ингээд ерөнхийдөө айгүй хөөрхөн даавуу сайтай тийм хувцснууд энд байдаг шүү. За энэ дараа нэг дээр нэмэх нь 1 гэж байна. Нэг авал нэг үнэгүй. За эдний поло цамцнууд эрэгтэй хувцснууд маш гоё чанартай байдаг. За энэ подолк 3 ширхэг нь 55 гэж байна. За миний санал болгох дараагийн брэнд Фос байгаа. За тэгээ энэ бол бас Малайзийн өөрийнх нь үндэсний культурын маш чанартай даавуутай хувцснууд байдаг. Дэлгүүр байгаа. За хэдүүлээ халтхан ороо гарыг.
Яг одоо гэдгийн цагаасаар болох гэж байгаа учраас дандаа ийм улаан өнгийн чимэгдэл улаан өнгийн одоо хоёрдугаар хамгийн одоо нүүрэн татаа улаан өнгийн хувцснуудаа дандаа өмсүүлсэн байгаа шүү за. За надад эдний ерөөсө хүүхдийн хувцсууд маш их таалагддаг. Бага насны хүүхдтэй хүмүүст бол эдний охтуудын палаж бүр амар гоё. За би баг манай охтууд баг эдний палажийг насандаа бүр ингээ байн өмсдөг байсан. За энэ бүр ингээ цэвэр даун материалтай. Тэгээд яг өдөр тутамд өмсөж болохоор ийм бүрхэн загварлаг одоод цэцэрлэгтэй ингээ өмсөж бол эдний хүүхдийн хувцснууд бүр үнэхээр гоё. За подолкнууд жишээ нь 3 ширхэг 55 гэж энэ ч одоо юу гэсэн үг юм бэ? 3 ширхэг подолкийг Монгол мөнгөөр 40,000 авна гэсэн үг байхгүй. Тэр эдний хэрсээ энэ палажаараа алдартай. Хүүхдүүдтэй хүмүүс бол эндээс зүгээр хүүхдийнхаа 1 жилийн хувцсны хэрэглээг аваад гарчиж болно. За ингээ хүүхдийн хувцс маш гоё. За тэгээ хамгийн сүүлд миний танилцуулгыг хүссэн дэлгүүр бол Decathlon байгаа. За тэгээ эндээс та спортын төрөл бүрийн бараануудыг маш боломжийн үнэтэйгээр авч болно. За тэгээ эдгээр дэлгүүрүүдийг хаанаас яаж олох юм бэ гэж үү? За эдгээр дэлгүүрүүдийн нэрийг та ерөөсөө Google Map дээр бичээл search хийчих. Тэгэхээр танд бүх салбаруудын байршлыг хазааж өгнө. За ингээд энэ мэдээлэл таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн бичлэг хүртэл баяртай.